За ялгааг сурах хичээл дээр буудлуудын ялгаануудыг тайлбарлсан байгаа. Тэр хичээлээс илүү тодорхой үзээрэй. За 33 дахь үг бол бингуан буудал зочид буудлах нь. 我们已经订好了宾馆гэнэ. За бид нар айл хэдийнэ дин гэхээр захиалсан гэсэн үг. За ханзаа харъя урдаа а өсөх шиг энэ бол янз бүрийн хэл үг яриа гэдэг дэлгүүр ханз. Арийнхан болохоор хадаас гэдэг үг. Тэгэхээр хэл үг яриагаараа хадаасыг хадж байгаа юм шиг товлсон, баталсан, захиалсан гэсэн утга гаргаад байгаа. Тэгэхээр үйл өгөөнөөс хав орохлоорэ тухайн үйл үг дуусгадаг тийм ээ. Тэгэхээр захиалаа дуусгацсан, захиалаа болцсон. Бингуан зоч буудлаа захиалсан шүү гэнэ. 这家宾馆 энэ нэг зочид буудал хоолны газар сургууль энтрийг зя гэдэг үгээр тоолдог те бүгдээрээ нэг гэр бүл болон хамтарч ажилладаг учраас. За энэ нэг буудал нь ли гэдэг нь асэс гэсэн үг. Тэгэхээр галт тэрэгний зогсоолоос хэнжин маш ойрхон гэнэ. За ли асэс буюу дагвар бол дандаа англи хэл шиг үгнийхээ урд нь ороод байгаа тий. Тэгээс бусдаар бол монгол хэлний бүтцтэй бол бараг л адилхан байгаад байгаа. Бингуан чимэн ёо зочид буудлын урд талд бол ёо байгаа. Ижа нэгэн фандиан гэн. За хоолны газар байгаа гэн. 这家宾馆的服务很好гэн. За энэ нэг зочид буудлын фүү. За фүү юу вэ гэхээр бид нар үйлчлэгч гэж мэднэ. Тэгэхээр фүү гэхээр үйлчлэх болчихно. Эсвэл үйлчилгээ гэд нэр үг болчихно. Тэгэхээр дö орсон учраас арийнх нь нэр үгэж таарах нь тийм ээ. Тэгэхээр 3 дöгийн ялгааг сурах хичээлээс үзээрэй. Дöг гурвангийн туссан ч тайлбарлсан байгаа. 2 дээр. За тэгэхээр энэ нэг зочид буудлын үйлчилгээ болвол хэн хав маш сайн юм байна гэнэ. 我们晚上住在宾馆 бид нар орой бол амьдрья буудалд гэнэ. За зочид буудалд усанд ороод хоол идээд унтаад гэдэг юусыг амьдарч байгаа юм шиг байдаг учраас буудалд хонох, буудалд өнгөрүүлэх гэдгийг жуу гэж амьдрах гэдэг үгээр хятад хэлэнд хэлдэг байна. Бу хуй швэшао гэнэ. За сургууль руугаа л буцахгүй. Өнөөрөө буудалд ханчёо гэнэ. За таад өрсдөө өгүүлбэрийг зөв дэс дараалалд оруулж үзээрэй. Өнөөдрийн үцэг бингуан буудал.